Сайн байцгаана уу? Өнөөдөр манай аним 5 гэсэн үг ярих аним бол муу нэртэй сургуулийн сурагч Рентаро, элит сургуулийн Вакури хоёрын Нанда хайрын төв. Чидори болон Кикё замын хоёр тал байрлах энэ хоёр сургуулийн хооронд асар том ялгаа бий. Нэг нь хотын таагаачдын гүр, нөгөө нь дээд зэндааны нэр хүндтэй охидны сургууль. Чидори сургуулийн 3 хүүхдээс 2 залуу өндөр шар хүстэй залуу мэдхүү танаас сургуулах гэсэн бистэй гэж зөксөж байв. Та хэдрийн доорог нь талаар яриад байгаа юм уу? Гэтэл доороо нь өөрсдийнх нь хардна. Энэ хэд ямар нэг юм хийгээё гэд зөксөж байдیں۔ Өнөөх томродсон хоёр залуу хараад л цоцготов. Энэ гурав Ринторогийн маань найзууд юм байна л та. Ринторо өндөр шарстай жоохон амар царайтай болохоор хүмүүс айгаад идэх юм байна л дээ. Бүр найз өхөндөө алгадуулаад хаягдаад байж байгаа залуу дээр очоод зүгээрөө гэсэн чинь айж ах чинь. Найзууд нь тэгсэн шүнийн Ринторо ч аим шүү гэж ах шиг алуулж байгаа юм шиг эдэргээд. Тэр зүр явж байхдаа Кикё сургуулийн хоёр охинтой таарад нэг охин алчаар унаагаад авч өг гэтэл наа алчууч одоо хэрэггүй хайчих гэдэг юм да. Ийм амир нэг үзэн яддаг. Бүр энэ хоёр сургууль нь нэг дор байдгийг хичээлгүй Рентора маань сургуулаа тарж аваад гэртээ ирэхэд нүгөө амар харагдаг Рентора маань гэр бүлийн билууны газартай. Тэгснэ бүр билуу зараа зөксөж ятдаг гэд боддоо. Ээж нь Ренторо калт билууны газар харж бай, ганцхан өсвөлгч байгаа, зөксөж бай гэд гарав. Ренторо маань зөксөж байгаад нэрийг ганцхан өсвөлгч гэж байсан хийм болоо гэд сонирхоо таартал нэг жижигхэн охин ширээ дүүрэн билуу тавьсан амтан арга гойдж. Нөгөө охин харснаа бүр амар хичээд Ренторо сандарсандаа ус уух уу гэд авчирч өгтөө. Хөөх ийм жижиг охин бас ийм хийдтiin байх та гэд гайхав. Донт сургуулийн охин юм уу гэд бодоод ичтэл нөгөө жижиг охин маань баярлаа гэд гараад гүчвээ. Энэ жижиг охин маань хингээч манай анимын гол дүр Вагур юм. Рентаро маань дараа дахин ирээрээ гээл үлдэв. Яг намайг хараад айслаа гэд Рентаро маань ээжээс асуутал байнгын үйлчлүүлэгч бас таардیں۔ Рентаро маань гэртээ байж утал Вагур уулзахаар ирсэн байна гэд ээж нь сандраад ороод ирдیں۔ Рентаро доош бууж ууцтал чамайг дайлмаар байна. Өчигдрийн уучлал болгооч дайлж байгаамаа гэж хэлээд билээ авч өгье гэвээ. Авч өгсөн билүү руугаа амар хараад байхаар Рентаро маань ид гэдэг. Гүү өөрөө авч өгсөн билуугаа өөрөө ичих гэж. Вагури Рентаро хоёр маань ингэж албан ёсоор танилцдаг юм да. Тэгсэн Вагури маань эцэст нь л нэг юм дэрийг мэдлээ гэд Рентаро гайхаад эцэст нь гэснээр бүр сандраад алж өгөө. Рентаро өчтөр намайг уучлаарай айлгсан гэсэн чинь над руу хүнш тэгж харж байгаагүй болохоор ичээл гээл авд юм да бүр нэг жахтай. Рентаро Вагуриг орой болсон байна. Буудал хөдөл өргөд үеигтэл Вагури зүгээрээ ойрхон болохоор ганцаараа уж чаднаа. Тийм. Чи хэлэхдээ чамаас айсан болохоор зовсон биш шүү. Чамаа хизээч амар гэж бодож байгаагүй гэд юм да. Гай газад орцгчээр ээж нь гинэд гүүж орж ирээд Вагурыг билоогоо булан төлдөж эхний хэсэгт гардаг хоёр залуу маань Вагурыг булан шахсан зогч байдаг юм да. Тэнд ороо сандарч гүүж гарч хайж олов. Нөгөө хоёр залуу Рентароог хулган хамгийн л муу юм болдог. Рентароос хол байсан чаавд үлдээтэй гэж мэгээл муулаад ичтэй. Тэгсэн Вагури маань бүр уурлаад Рентароог бити муулаад та хоёр юм ярьж үтсэн юм уу гэд хэлтэл уурлаад бүрийг зохих гэж байтал Ренто маань гараад ирвэл яах вэ? Манай Рентаро нэг хараал айлгаад явуулчих юм чинь. Рентаро намайг уучлаарай надаас боллоо гэд уучлалт гуйж байтал Вагури угаасаа ойлгохгүй юм аа. Чиний юун тийм амар юм болоо. Ийм сайхан сэтгэлтэй хүнийг идэргээл бүр нэг ханд хаяастай. Рентаро Вагурыг буудал дээр нэг хөргөж өгөөд явах гэтэл Вагури дараа нь хамтдаа заавал билүү идийгээд салцгаав. Нөгөө Рентаро маань бүр байнга бодоостой сургуультай хамгийн эрт ирсэн Вагурыг бодоод л байж ллаа. Кикё сургуулийн хөшиг хөдөлгөшиг болоод цанх руу харж байтал Вагурыг хөшиг нэгээ зогсож байт юм да. Рентаро зочиндоо хөшгөө хагаад Вагурыг Кикё сургууль гэдгийг мэдээд энэ анги дуустдаг юм да. Хоёрдугаар анги маань Рентаро Вагурыг Кикёгийн соногч юм байна гэж мэдээд үйл явдал эхэлдэг. Рентарогийн найз улаан ус дууртаа орж ирээд Рентаро яасан бэ гэсэн чинь Кикёгоос болоод хаач явсан даа тав хөшиг үзэх юм гээд яриад байж байтал хоёр найз нь орж ирээд бас л Кикёг муулаад байваа. Нэг найз нь хөшгөө яагаад таацсан чи уг нь хаадгүй даа гэд улаан ус гэсэн чи Кикёг угаасаа харж чаддаг юм уу юмнууд гэд хэлсэн чинь Рентаро маань тийм биш гэд ойрлоос сууд тэр тийм да бантаад нарцаа таац юм аа л гэдэл. Хичээлийн дундуур Рентаро байнга л Вагурыг бодоод чи дорой болон Кикё угаасаа бүтэхгүй дээ л гэд хичээлээ тараад улаан ус маань хаа нэгтээ гарьяа гэд явтал сургуулийн нүдэн дээр баахан зөксөж байхыг хараад очоод таарл Вагурын маань хүн хүлээгээ зөксөж байт юм да. Тэгсэн улаан ус Кикёгийн баян авхаа юу хийж байдаг вүлээ тэргээд ойрлж Вагурыг айлгаад Рентаро гэсчээд бити айлгаатай гэд бариад аваа. Улаан ус маань гинэл чи Чидорогоос найзлуутай юм уу гэд атаархаад уйлаад байт юм да. Гэл Кикёгийн сургуулийн хоёр сурагч гүйж ирээд энэ таахавчтай газар байж болохгүй. Цаана Кикёгийн сурагчид эднэрийн тэнийг халдчихсан шүү өдр гээл Вагурыг маань чирээд аваад явчихвөө.
Ренторо замдаа надтай уулзах гээд байж байсан юм байх та гэж бодоол гүү байхаа гээд явж байваа. Рентороос нэг найз нь анзаараад янз бүрийн юм болоо юу гэсэн л хилждэг юм уу гэж бодсон ч найзууд нь бүгдээрээ кекёг үзий яддаг юм чинь дими юм байна гэд яагаач вэ л гэдэг. Ренторо маань гэртээ иртэл уг нь Белоны газар нь хаах цаг нь болцсон байхад онгорхой байваа. Гайхаад ороод яагаад хаагаагүй юм бэ ээж гээд ортол вагөрийн хүлээгээ сууж үтээ. Ээж нь ашгүй чи нэг юм ирлээ. Уудах юм бол уцаар хэлтээ. Вагөрийн чамайг өдрөөс хойш хүлээлээ гэж цагнаад вагөрийн бэлүү идэх үү гэд вагөрийгүй ээ зүгээр гидсэн дуугараад ээж нь Рентаро чоолоод Рентаро гинэд вагөрийн хамтдаа бэлүү идцгээ л гэвэ. Гүйтэр бэлээ идэж байгааг нь л харчих. Рентаро яагаад өдөртөө зогсож байсан гэсэн чамтай уулзах гэж зогсож байсан гэсэн Рентароос асууд баярлаад ичээд чамайг ч тэнд байхыг хараад баярлсан гэд санаанд гүйлчвэ. Рентаро мартаараа гэтэл байгаарэ гүй сонсомоор нь гэд манай хоёр ичээд бөө юм болов. Чамайг дахиж манад ирэхгүй гэж бодоод хоёлаа Кикио Чидори ялгаатай сургуулиуд надтай уулзах сайн л юм болохгүй гэж бодоод гэт хэлт байгаарэ манд царайн сонирн болоод би уг нь баярлсан юмсан чааг Чидорыг сөвч болохоор гэд за би явах цаг болчлаа гэд явах та би чиний талаар их юм мэдмээр байсан гэж хэлээд гонигт царайлаад гараад явчихв. Рентаро маань өгтөл царайлсан ээж нь гайхаад зүгээрөө гэд ээжтэй бүгдийг хэлвэ. Хар шин охин хүүхэд ганцаараа явуулаад тэнийг юм уу вагүрийн намайг мэдмээр байна гэсэн юу ч ойлгохгүй гэл ээж нь арай л мэдрэмжгүй энэ тэнийг уг нь яалчгүй миний хүүхэдтэй эдэргээд чи үнэхээр анзаараагүй байна уу яагаад кикя гэдэг байгаа чамайг вагүрийн Чидорыг явах гээд чамтай муухай харьцахгүй байгаа зү гэтэл өөрийгөө зөхиод аваа эцэст нь ойлгож байх шүү. Маргааш нь Кикёгийн өндөнд Рентаро маань хүлээгээ зогсож байдгийн. Вагөр яртал намайг уучлаарай гэтэл Вагөрын маань ичээ суучваа. Чидорохон Кикёг молохоор зүгээр л идэг. Харин чамайг молохоор надад муухай мэдрэмж төрсөн. Тиймээс чамайг харсандаа би ч гэсэн баярлсан гэдэлт Вагөр маань баярлаж босч ирээд би зүгээрээ Рентаро би бол Вагөрийн Каврико. Чи бол цөмөгийн Рентаро. Чи битүүрийн харилцаанд Чидоро Кикё хамаагүй би чамайг болохоор л мэдмээр байна гэд бүр дотн болоо дугаар эднэр солилцоод цохороо нэгнээ хараад гүй тэр хөөрхийн инээдэн хаалтаа Рентаро Вагөрийн талаар илүү их мэдмээр байна гэснээр энэ анги маань дуустгаа. 3 дугаар ангид маань улаан хүс Рентаро хоёрыг уйлалын шалгалт дээр тэнцэхгүй бол сургуулийн спорт өдөртлөгт оруулахгүй гэд үжидیں۔ Багш нь та хоёр шалгалтандаа тэнцээд спорт өдөртлөгтөө яалах юм бол зайрмаг авч өгнө гэд амлт өгөө. Рентаро маань ээжээс өнөөдөр манайх хямдрал зарлж байгаа учраас вагөрыг ураарай гэхэд Рентаро маань бичгүү байхаа гэж бодож явдал өдөржин хариу байдаггүй. Юу н гихёд утас бариулдаг юм болоо ч гэж бодох шиг. Гэтэл урьсанд баярлаа. Ойрд ажилдаа болохоор амжихгүй нэ гэд вагөригаас хариу ирдээ. Улаан өсч хоёлоо явж намын саварж хичээл хийгээд даавуулаад явваа. Манай хоёрч нэг л бөө юм болж хичээл хийх гэсэн юу ч ойлгодгүй улаан өст маань хичээлдээ сайн хоёр найзаагаа дагуулад ирээ гэд явлаа да. Энэ үеэр нь хоёр охин суудал олддгүй. Рентаро маань сайхан сэтгэл болохоор өнөөх хоёрт суудлаа өгөөд гарч байтал хөөе Вагүри энийг мэдгүй гэж сонсогдтыг. Рентаро маань нууцаар артал Вагүри дүрээрээ байждаг юм да. Вагүрийг жоохон харж хөөх юм аа гэж бодоод Вагүри Кикё дотроо сайн сурлагдан би Чидори дотроо муу сурлагдан гэж бодоод төвтөж байдیں۔ Вагүри маань Рентаро гэд гараад ирд юм да. Бисээ чамайг араас чи хараад гараад ирлээ. Хоолоо идэх гээд гэтэл Ренторо бас хичээл хийх гэж ирсэн байх нэ гэд өнөөдөр өглөө татгалцсан дуучлаарай гэл дараа нь хямдрахаар нь очиё. Ажлаа сайн гэж мөнгө олж аваад очно гэсэн чинь юу вэ? Хатагтаа нар хүртэл ажил хийдэг юм уу гэд Ренторо маань асууа. Вогерийн маань Кикё тэтгэлгээр сурдаг. Тэгээд хичээхгүй бол болдоггүй гэд сурлагаараа нэгт байхгүй бол болохгүй гэд ойрд ажил ихтэй хичээл ихтэй бүр нойр хөрөхөр өөрийгөө чимэгт гэж байна. Ренторо маань удирдлын шалгалтаа унмааргүй өөрчлөгдмөр байна гэсэн мэдрэмжээ чүү хайлт хийлж ойлгуулад заваараа хичээл заагаад өгөөч гэж гутал Вагөрийн маань шууд окей л гэдэг. Манай хоёрыг ярилцж байтал Вагөрийн найзын хэрүүст гараад ирвэ. Вагөрийн наа хүн чи хин бэ? Чи арай Чидорогийнх юм биш үсттэй. Тийм бол битгий Вагөрөд ойрд Чидорогийн чам шиг юм гэдэг байтал Ренторогийн маань 3 найз бас хүрээд ирнэ. Улаан үст маань та хоёр Кикё хийцтэй Рентаро та нартай ярина гэж байхгүй тий. Улаан ус зүүн Вагөрөө жоохон ортоод чамайг хаана харлаа гэд хэлхийн хооронд цэнхэр ус маань Вагөрыг хамгаалаад Рентаро маань хүртэл удууранд орноо. Жоохон үгээд юу вэ Кикёд ийм өстэй шүүрд юм уу? Кикёч бодсноос суга юм аа эдэр гэд Рентаро маань чи арай гэтрүүлээд байгаа юм биш үү? Энэ дээр сургуулийн үдэндээс охин бид нар айлгсан болохоор уушлалт гуйж байсан юм аа. Улаан өсч тэр үед жоохон эвгүй зан гаргасан болохоор уушлалт гуйн Вагөрич уушлалт гуйж цэнхэр өсч гэсэн чи ч гэсэн уушлалт гуй гэд гэтэл жоохон эвхүүргээ цаашаа яваад өгчвөө.
Ингэж нэг ашгүй гайгүй өнгөрөв. Цэнхэр хүсч ваагуураагаас тэр шар өсөлтөөтэй чи ярилцсан биз дээ. Ямархуу хүн байсан бэ гэсэн чинь үнэхээр ийдэг хүн байсан гэтэл санаа зовоод ч байх шиг. Ринтаро маань гэртээ хүртэл хичээлийг хийж байтал ваагуураагаас ярьж болох уу гэд мессежтэй нээхээ өрхөө. Сандарцсан ваагуурыг залгаад өнөөдөр үнэхээр уучлаарай. Намайг өнөөдөр хамгаалж захта дог байсан шүү гэд хэлдэг. Ринтаро маань ичээд бүр хэрэг алга. Ойрд хүндэтгэлтэй хайрцангуу Япончуудыг мэдчихээ үст. Яг нөгөө хүндэтгэлтэй хайрцах сан маань залхна гэл. За энд жаах. Нэг мо билууны газрах нүүрстүүлэгч байж би л ганцаараа дотн болоод байна гэж бодсон байна гэд гонирхаад байж байтал Ринтаро маань зориг гаргаад юу гэж надтай хүндэтгэлгүй хайрцаж болноо гэд хэлд Вагори маань за болох юм уу дараа зүгээр ярина сайхан амраарай гэд тасалт Ринтаро маань бүр ямар их хичмээр юм ярьж байгаа гэд уцаар ярьжсэн Вагори хөөрхөн байсан байх та гэтэл нөгөө талд Вогри маань ч гэсэн уулаан болчихсон баригчаагүй байх та гэд энэ хоёр маань хөөхөн чухам. Энэ үе цэнхэр үст маань Вогритай жоохон даахуулсан зургийг хараад энэ анги маань дуустдаг юм да. Өшөө олон өөр гоё юм сонсомор байвал лайка дараад subscribe хийгээрэй. Баярлалаа.